Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. Тэгэхээр үзэгч та бүхэн сайхан амарцгааж байна уу? Үзэгч та бүхний 7 хоног бүрийн дэм гарууд үзэгч та бүхэнд хүрдэг надтай ярилцаа сэтгэл зүйн зөвлөгөө нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт Гэгээ мөрөөдөл сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч одгэрэлэгч жавхлан ихч хоёр маань ирээд байна. Тэгэхээр үзэгч та бүхэн манай эфирийн шоу дуусаар болоод 1525 15 гэсэн мессежний дугаараар дамжуулаад хоёр сэтгэл зүйчээс маань асуултаа чөлөөтэй асуух боломжтой байгаа. Тэгэхээр өнөөдөр юуны тухай ярилцах билээ? Өнөөдөр бол хамгийн гол нь хүн сэтгэл зүйн хувьд хэрхэн яаж эрүүл амьдрах ёстой вэ? За, үүний тулд яг ямар зөрчилд ордгийг гэр бүлийн болоод харилцааны, за ажил хамт олон тийм ээ. Тэгээ мөн хамгийн гол нь өөрөө өөртөө зөрчилддөг тэр асуудлуудын талаар бүгдээрээ ярилцсан. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн бас энэ хүү нэвтрүүлгийнхаа дугаараар гэр бүлийн зөрчлийн талаар нийлээд байсан. Тэгэхээр өөрөө өөртөөгөө бас зөрчилдөн гэж юу хэлдэг юм бэ те? Бас нэг ийм жишээ байна л да. Хүү ингээд төгс байх гэдэг хэтэрхий хичээгээд байдаг. Үүнтэй холбоотой юу юм? Тэгэхээр хүн өөрөө өөртөө зөрчилдөн гэдэг бол хамгийн хэцүү тийм ээ. Тэгэхээр яг зөрчлийг бол бүлгийн хамт олон нээж гэдэг юм уу тийм ээ. Гэр бүлийн маш олон янзаар ангилдаг. Хоёр хүн хоорондын, олон хүн хооронд тийм ээ. Тэгэхээр өөрөө өөртөө зөрчилдөн гэдэг маань зөрчлийн нэг хэлбэр. За тэгээд хамгийн одоо шийдвэрлэхэд хүнд гэх юм уу тийм ээ. Тийм зөрчил байгаа. Яагаад гэвэл одоо зөрчил одоо бус хүмүүсийг бол эсэргүүцэх амархан тийм ээ муудалцдаг ч юм уу харин өөртөө хүн зөрчилдөд эхлэхээр тэрэндээ дийлдэд байдаг. Тэгэхээр төгс байх хүсэлтэй хүн гэж сая хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр төгс байх хүсэлтэй ер нь бол хүн төгс болно гэж байдаггүй. Ихэвчлэн одоо төгсөд хамгийн төхөж чадсан хүн гэж магадгүй байх байх л та. Тэгэхээр хүн төгс байхыг хүсэж байна гэдэг ямар нэгэн зүйлээр дутууд үлмэг зүйл тэр хүнд бага наснд нь ч юм уу мэдрэгдсэн байна гэсэн үг. Ямар нэгэн одоо гэр бүлийн хувьд ч гэдэг юм уу санхүүгийн хувьд эсвэл одоо эрүүл бус одоо бүрэн бус гэр бүл төссөн ч юм уу тийм хүүхдүүд ихвчлэн төгс байхыг ирмэлзээд байдаг. Тэгээ төгс байхыг ирмэлзээд энэ хүн маань бүх зүйлд одоо сургуульд амжилттай сурдаг тийм ээ улаан дипломтой төгсдөг их сургуулаа тэгээ ажилд ороод маш өндөр албан тушаалд очдог ч юм уу тийм ээ. Гэсэн ч гэсэн нөгөө хүний маань сэтгэл зүй дотор зөрчил одоо тэр хүнд хэцүү байдал үүсээд байдаг. Хамгийн аюултай зүйл нь төгс байхыг ирмэлцдэг хүн маань хэрвээ ямар нэгэн асуудал гараад ямар нэгэн алдаа гаргачлаа тийм ээ. Тэгэхэд энгийн бусад хүмүүсээс илүү хүнд хүлээж авдаг. Ийм хүмүүс маш их байдаг тийм. Нэг алдаа гаргачлаа гэхэд тэр хүн маань маш их хямардаг, сэтгэл санаагаар ундаг, гутардаг ийм асуудал үүсдэг. Тийм учраас ийм төгс байхыг ирмэлцдэг хүмүүс болж өгвөл өөрийгөө тийм баригдаж байгаа байшин гэж төсөөлөх хэрэгтэй. Баригдаж дуусаагүй. Баригдаад дуусчвал төгс болно. Гэхдээ би баригдаж дуусаагүй байшин учраас ямар нэгэн алдаа гаргаж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймэрхүү байдлаар хандах хэрэгтэй л дээ энэ асуудалд. Тэгэхээр өнгөрсөн нэвтрүүлгүүдээр өсвөр насны сэтгэл зүй болоод гэр бүлийн зөрчил харилцааны талаар нэлээдгүй ярьсан. Тэгэхээр бас манай телевизэд бас үзэгчдээс маань нэлээдгүй захиа ирлээ. Тэгэхээр өнөөдрөөс энэхүү захиан дээр үндэслээд сэтгэл зүйч хүний хувьас бас зөвлөгөө мэдээллийг өгөөд явал яасан бэ гэсэн санаа байна. Тэгэхээр эхний захиаг би уншиж бас үзүүлээ л да. Би одоо 26 настай эмэгтэй нөхөртэйгээ хамт амьдраад 4 жил болж байгаа. Манай хүүхэндээ хэвэн бэлгийн амьдралтай зүгээр байсан. Сүүлийн 2-3 жил ачаалтаа хэтэрхий донтоод гэр орноо анхаарахгүй. Орой ажиллаад харж ирээд компьютер дээр суудаг. Тэгээ шүн өглөөгээл ядраад унтаад өгдөг гинэ. Тэгэхээр үүнээс болоод бас надад айгүй хэцүү байна. Манай нөхөр намайг тоохоо болчлооч гэдэг ч юм уу бас иймэрхүү зөрчил маргаан үүсээд байгаа юм байна. Энэ тохиолдолд ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? За ер нь энэ тохиолдолд яг цахаандаа нэлээд дэлгэрэнгүй яг өөрсдийнхөө байдлыг нэлээд сайн дурдаг юм шиг. Хүүхэд байгаа юм болов уу? Хүүхэд байгаа гэж дурдаг байна хүүхдгөө. Тэгээд гэрлээд 4 жил болж байгаа гэсэн үү те. Ер нь бол нөгөө гэрэлтийн үе шатны дагуу яг нөгөө ихний залуу гэр бүл ихний нөгөө яг гэрлээд ихний үедээ байгаа юм байна штэ. Тэгээд яг энэ үедээ иймэрхүү асуудал гарч ирж байна гэдэг нь ерөөдөө нэлээд сайн ярилцах хэрэгтэй. Тэгээд хурдхан хугацаанд шийдэх ёстой л бас байна л да. Тэгээд одоо яг энэ асуудлаа маш түргэн хугацаанд ярилцаад шийдэхгүй одоо нэг жоохон удаасан тохиолдолд бол гэр бүл салах магадлал. Гэхдээ яг эхнэр нөхөр хоёр суугаад ярилцаад яг шийдэн гэвэл
тодорхой үр дүнд хүрч чадах уу? Тэгээ энэ бол нэлээд хэцүү. Яг ингээд иймэрхүү асуудал тулгарсан гэр бүлүүд яг хоорондоо яг суугаад ялцсан гэхээр нэлээд хүнд хинийхэн сэтгэл зүйд хүнд байдаг шүү дээ. Тэгээ энэ дээр бас яг юунаас олж яг ийм асуудал үүссэн бэ гэдэг шалтгааныг нэхлээ олох хэрэгтэй байна л та. Тэгээд уг нь ихэвчлэн гэр бүлүүд одоо хоёр хос маань хитрхи найзын холбоотой ч юм уу тийм ээ. Хитрхи одоо ойр дотн бие бинийгээ ингээд яг эрэгтэй эмэгтэй хүн гэдэг утгаар нь хандхаа болоод тэгсэн хэрнээ бие биендээ ийм яг тийм найз, сайн найз, ах дүүс ч юм уу тийм ээ. Тиймэрхүү сэтгэлээр ингээ хандаад байдаг. Болчоор ийм үгүй судлуулсан. Мөн бас хүүхдтэй хэрэг яг байх юм бол одоо 4 жил гэдэг чинь магадгүй бага насны хүүхдтэй ч болно тий. Тэгэхээр нөх хүүхдтэй болоод эмэгтэй хүний бие физиологи тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Түүнтэйгээ холбоотой их нэрийгээ жирэмсэн байх болон ингээ бага насны хүүхдтэй эмэгтэй хүн ядран тийм ээ. Тэгээд энэ байдлаас үүдэл сэтгэл санааны гут хөндөрсөн нэг бол хит их найз шиг болсон. Эсвэл энэ нөхөр хит их ажилтаа бас эрэгтэй хүмүүс яг нөө тэр бэлгийн харилцаач гэдэг юм уу тэр асуудалд нэлийн тийм ирч хүч гэх юм уу тийм ээ. Магадгүй ингээ хит их хөдөлгөөнтэй тамирчаач гэдэг юм уу ингээд нэг жоохон ялгаатай байгаа гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр энэ хит их тэр нөгөө энерги өөр зүйлд одоо ажилтаач гэдэг юм уу зарцуулснаас болоод бас яг магадгүй яг ядраад ингээд иймэрхүү түүнээс биш яг ийм асуудал үүслэх гэхэд одоо шууд өөр эмэгтэйтэй болсон байна ч гэдэг юм уу тийм ээ. Гурдагч холбоо үүсгэж нөхөр гэж юм. Тиймэрхүү байдлаар бол зөвлөж болохгүй л тийм. Тэгээс энэ захиад ингэж бичсэн байна л даас. Эмэгтэй хүнтэй босно уу гэхээр үгүй нэг газар ажилдаг. Гэхдээ сүүлийн өнгөрсөн жилээс нэхлээд ажилласаа гарцсан гэж бичсэн байна. Нөхөр нь ажилласаа гарсан. Тий. Тий. Гэхдээ сая хяадвар хэллээ л дээ. Яг шууд одоо тэр хүнийг нууц амрагтай болсон байна ч юм уу те. Тэр талаас нь харахаасаа илүүгээр яг шалтгаан нь юу байгаад байна. Тэр одоо яг төрөний хэлдгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог нь бол яг тийм өөр. Эмэгтэй хүн бол төдийлөн нэг тийм нэг бүр хитрхи их ингэж одоо энерги зарцуулахгүйгээр ямар нэгэн зүйлийг хийчдэг бол эрэгтэй хүмүүстэй бас тийх боломж нь арай нөгөө хумс онцлогоос шалтгаалаад тэгээ тийм болохоор одоо яг ажилдаа бүх зүйлээ зориулаад ажил нь одоо маш чухал гэж бодоод тий магадгүй тэр хүн нөгөө хүрхийн тэргүүн гэдэг утгаараа гэр бүлээ авч явдаг мөнгө олох тал дээр илүү анхаарч ингээд голлоо санаан зовоод байгаа бол яг тэр талтай хөвчлэн анхаарчаад тэгээд яг иймэрхүү асуудлаа орхигдуулаад байгаа магадaltaй. Тийм түүнээс гадна бас энэ хосуудад иймэрхүү асуудалтай тийм ээ хосуудад зөвлөхөд мэдээж хэрэг энэ байдлаар үргэлжлээд байна гэвэл хүнд тийм ээ залуу байна одоо энэ 4 жил болсон гэхээр нэлээд залуу хүмүүс тийм ээ тийм учраас аль болох одоо хүүхдгүй бол хоёулаа хамт байх цагийг илүү гаргах мөн өргөж байхтаа ч юм уу хийжсэн үйл за магадгүй хурмынхаа дараа бал сараар явж исэн амралтын газар руу ч юм уу явдаг ч юм уу тийм ээ хамтдаа ер нь нэг гэрт одоо юу гэдэг нэгэн унтчихсэн үеэ бас дурсаад ингээд нөгөөтэй хийгээд тий нэгэн хэвийн юмд орчхоор хүн чинь жоохон өдчихдэг шүү дээ тийм ээ тийм болохоор дандаа гэртээ болж игэл одоо юу гэдэг хаяада нэг буудлын ороод ч юм уу тийм ээ гайгүй гоё юм тансаг орчин бүрдүүлээд романтик орчин бүрдүүлээд иймэрхүү байдлаар нөхөртөөгөө тийм шин содон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй л тийм ээ. Тэрээс түрүүн бас 3 дахь холбоогийн талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг тухайн нөхрийн хувьд аваад үзэхэд хэрвээ үнэхээр одоо нэг 3 дахь хүнтэй болцсон байвал энэ тохиолдолд яах вэ? Тэгтээ бол яг болцсон байгааг нь бол ямар нэгэн бүр одоо нотлох баримтаар нотлоогүй тохиолдолд бол яарна тэгэж одоо өөрийнхөө сэтгэл зүйд хүн дээр дарамт болгож тэрийг сүүлийн үед хараад байхад хүмүүс ер нь нэг хар гээл юм байдаг шүү дээ тий аюун харддаг чи эмэгтэй хүнтэй уулзч байгаа юм уу яг юмыг ингээ хамгаалаад буруугаа талаас нь авч үзээд байгаа байхгүй тэгэхээр энэ талаас нь авч үзээд нөгөө нэг өөрийнхөө бодсон бодолтой бүр их туушраал нөгөөтгөө би заавал ингээ бодчихсон тий ингээл би өөртөө бариад авчихсан ч гэдэг ч юм уу бүр нэг дотроо нэг тим юм бодоод байдаг. Гэтэ яг нөгөө гэр бүл болоод ингээд нэгэн тал одоо ингээд нэг зүйлийн төлөө чиглээд тэмүүлээд ингээд хамтдаа байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр нэг нэгдээ итгэл хамгийн чухал. Тэгэхээр нөгөө одоо хайртай бол хайртай гэж хүмүүстэй гэдэгтэй. Гэхдээ яг бүр тэрийгэ эмгэг хэмжээнд хүргээд тэгээд бүр ингээд халахын тутмыг нь хянаад утсыг нь шалгадаг ч юм уу те. Тиймэрхүү босон тохиолдолд бол энэ бол нэлээд том зөрчлийн нэг шалтгаан болно тийм. Тэгэхээр яг тухайн хүн маань ч гэсэндээ өөрөө яг тэр хардуулах шалтгааныг бас яаж үүсгээд байна тий. Тэгээд нөгөө хүн яагаад тэгээд хардаад байна гэд бас нэлээд нарийн асуудал та. Тэгэхээр дараагийн захиаг уншия. Би 23 настай одоо ой хүрэх гэж байгаа охинтой эмэгтэй гэж байна. Охиныхоо аавтай хамт нэг газар ажилладаг байж байгаа. Тэр сайхан ажилласаа гарсан. Миний амьдралаар тоглолцоод л яваад өгсөн хүн дээ гэсэн
нэлээ хатуу цахиа биччихээ. Тэгэхээр одоо ингэнэ. Одоо би нэг настай охинтой ганц бие ээж, охин маань хөдөө өвөө эмээ дээрээ байдаг. Манай ажлын нэг даруухан залуу надад маш их таалагддаг болсон. Манай хуучин нөхөр ч гэсэн бас нэг эмэгтэй хүнтэй булчгсан юм шиг байлаа гэсэн ийм захиа бичсэн байна. Тийм яг нэг эмэгтэй хүнтэй болцсон юм шиг байлаа. Жохо өөрийгөө зөвтгөх маягаар дуусгасан байна л та. Тэгээд өөрөө охин нь бол нэг настай, бага насны хүүхэдтэй, нөхрөөсөө бол салаад бол тэгэхээр удааг байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд өөр залуу таалагдаад эхэлсэн учраас нөхөр маань өөр эмэгтэйтэй болцсон юм байх юм бол энэ надад буруу байхгүй гэсэн тийм хандлагаар бичсэн байна л да. Тэг яг энэ дээр нэгэн тал одоо юун түрүүнд хосын харилцаа гэдэг маань өөрөө юм хоёр хүний хоорондын нандин харилцаа байдаг. Тэгээд хэрвээ салалт ч юм уу байсан бол өмнөх асуудлаа яг бүрэн дуусгасны дараагийн харилцааг эхлүүлэх хэрэгтэй. Хэрвээ одоо юу гэдэг өмнөх харилцаа гэр бүл аль биесээр салаагүй ч юм уу эсвэл одоо гэр бүлийн тодорхой хэмжээний нөхдөйгөө харилцдаг харилцаа хэвээрээ ингээд үргэлжилж явах үед мигэнтлийн хүнээс сална гэсэн шийдвэртэй учраас дараагийн харилцааг эхлүүлж болно гэж бодох юм бол энэ өрөөсгөл ямар нэгэн байдлаар ямар ч асуудалгүй болгоод тэр асуудлыг цэглэх хэрэгтэй. Тэгээд дараагийн харилцаа үүсгэх хэрэгтэй. Магадгүй нэг жил гэдэг харьцангуй бага байна л да. Тийм. За үзэгчтэйг холбогдож байгаа тийм. Байна уу? Байна уу? Байна уу? За сайн байна. Өдрийн мэндийг хүргэе танд. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За таахаа юуны тухай асуух вэ? Би нэг юм л асуусан. Би одоо ингэ насаараа ингэ ганцаар авахгүй. Одоо хэдэн настай вэ та? Би одоо 29-тэй. 29 настай. Би одоо амар чөж байхгүй хөдөө тэгээд. Цачиг хэрэгтэй хүн. Би одоо энэ яаж вэ? За. Тэгэхээр энэ залуу маань одоо 29 настай гэж байна. Тэгээд ерөөдөө бол яг 29 нас хүрэхээс өмнө бол тодорхой хэмжээгээр яг эр хүний хувьд гэх юм бол гэр бүлтэй болцсон байх хэвээр нас. Тийм цаанаасаа нөгөө нэг сэтгэл зүйн болоод физиологийн нас нь хүртэл яг тийм тэгж одоо тэнд хүрсэн байх хэвээр нас. Тэгээд нилээн зааж одоо угаасаа нөгөө нэг яг тэр нөгөө болох хэвээр насандаа одоо гэр бүлтэй болоогүй юм. Эсвэл бол хит өөрийгөө хаагаад ингээд хүмүүстэй харилцахгүйгаас болоод нөгөө хүмүүс маань улмал зожиг болоод юм л та. Тэгээд одоо яаж их нэртэй болох вэ? гэж одоо нэг үгээр хэлгээд тэгж асууж байна те. Тэгээд тэгэхээр хэрвээ та ингээл одоо өөрийгөө ямар нэг юмнаас хаагаал тэгээд хүмүүстэй харилцахгүй тий тэг хөдөө байдаг гэдэг чинь бас тэгээд нөгөө орчин нөхцөлтэй нь холбоотой л ахал та магадгүй хотод байгаад ажил төрөл хийдэг бол бас арай өөр их магадaltaй. Тэгэхээр хүмүүстэй нэлийн харилцах хэрэгтэй та. Тэгээд өөрийгөө бас нэг жоохон нээж өгөх хэрэгтэй. Яг юу сонирхолтой юм, яг юу хүсээд байгаа юм. Тэгээд хэрвээ одоо таныг танилцахыг хүсэж байгаа эмэгтэй ч одоо яг ямар байх хэвээр юм тий. Тэгээд тэрийгэ тодорхой орчноос одоо хайж үзээд тэгээд хэрвээ тэр дотор нь одоо байхгүй байлаа гэж бодоход бас нэг дараагийн шатанд нь ч юм уу те тэгэхгүй одоо яг ингээл ганцаараа байгаад би одоо 29 нас хүрчлээ тий өөрийгөө зожиг гэж бодоод улам ингээл өөрийгөө дараалах юм бол нас гэдэг чинь бол тэгээд нэг мэдгэтэл 31 32 гээл тэгээд яваад өгнө. Тэгэхээр яг одоо яг хамгийн гол нь саяны хүн маань одоо сая яг ярахтаа хүртэл яг нөгөө нэг хүний маань нэг зан характерын юм ингээд харагдаад ах шиг байна л да тий яг юу гэж хэлэхээ мэдгүй тэгээд би нэг тэдэн настай гэл тэгэл орчдаг тий тэгэхээр ер нь бол чөлөөтэй нээлттэй л байх хэрэгтэй тий яг үүнтэй адилхан нэг захиа ирсэн 29 настай нөхөргүй эмэгтэй гэр бүлтэйгээ хамт амьдардаг, аав ээжтэйгээ амьдардаг. Ер нь бол ажил гэр гэсэн одоо нэг хэвийн л байдлаар амьдардаг гэж байна. Бас яаж нөхөртэй болох уу, ер нь утгагүй маш их хямралтай байна гэж захиа бичсэн байсан. Тэгэхээр угаасаа хүний амьдралын үе шат гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг нэг татансах боломжоо жигэрхэн үеж нэрлээд байдаг л та. Нэг бол гэр бүлтэй болоо хайр сэтгэлтэйг уулзраад татансдаг. Энэ хэрэгцээ болоод 22 наснаас эхэлдэг. Зайлшгүй толгордог хэрэгцээ. Тэгэхээр яг энэ хэрэгцээгээ хүн хангаж чадаагүй л да энэ хоёр хүн маань тийм энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй байхаар улам илүү нэ зожигроод байдаг. Зожигроод өөрийгөө нийгмээс тусгаарлаад эхэлдэг. Тэгэхээр
энэ хүмүүс маань юуг их анхаарах хэрэгтэй вэ гэхээр яг магадгүй темпераментийн онцлогоос шалтгаалаад дотгошоо дуугаж ажиг байж болно л да тийм ээ. Гэтэл яг энэ үе шат 29 нас гэдэг маань нэлээд одоо бас насан явцсан тогтцсон. Энэ үедээ хэрвээ гэр бүлтэй болоогүй ч юм уу байгаа бол нэлээд анхаарах хэрэгтэй болоод эхэлж байна л гэсэн үг тийм ээ. Улам илүү жажигрж байгаа. Хэрвээ угийн зажиг байсан бол тэрнээсээ илүү жажиграад за нэлээд нээлттэй хүн байсан бол баг зэрэг жажиграх хандлага илрээд иймэрхүү байдлаар эхэлдэг. Хүнтэй ярих дургу болоод тийм ээ. Иймэрхүү байдлаар нэлээд ноцтой болоод эхэлнэ л дээ. Гэхдээ яг хуу 29 нас гэдэг яг хуу сэтгэл зүйн насаараа тэгж ярьж байгаа боловч бүр 35 та ч юм уу 40-тэй бас гэр бүл болоогүй хүмүүс байдаг тийм ээ. Тэгэхээр бол шантрах ч юм уу одоо өнгөрчжээ гэж бодох бол хэрэггүй. Ямар ч байсан энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой тийм ээ. Түрүүн жавхлан хийсэн тийм ээ. Аль болох хүрээнээс хамт олонтой байх нь их чухал. Тэгээ аль болох хамт олон дотор орж ажил олон хүнтэй танилцсан тийм ээ. Тэрх тусмаа одоо гэр бүлтэй биш ч гэсэндээ хамт олон дотор ингээд харилцаа үүсгээд явхаар илүү нөгөө зожиг байдал нь нарилаад эхэлдэг нүүр хагараад гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү байдлаар шийдвэрлэж байна. Тэгээд бас зарим тохиолдолд одоо яг энэ хүмүүс маань 29 нас хүртлээр яг яагаад ганцаараа явцсан шалтгаан нь бол бас өөр яг сэтгэл зүйн хувьд тэр хүний нүд төлөвшсөн байдал нь гэсэн. Магадгүй яг гэр бүлийнх нь байдал нэг боломжгүй ч юм уу те. Эсвэл бол аав ээжээгээ хасрах шаардлагатай тийм байдлаас болоод зөвхөн нэг жимийг үүсгээд өөртөө тэгээд явцсан байдаг. Зарим нэг тохиолдолд одоо яг нөгөө ид ингээд төлөвшөж эхэлж байгаа. 21 22 наснда нэг тийм сэтгэлийн шархааснаас болоод ч юм уу амар нэг амьдралд итгэлгүй болоод эсвэл яг эсрэг хүснийхаа хүнийг үзэн ядах ч юм уу тиймэрхүү сэтгэл төрснөөс болоод яг үдэг хүртэл ингээд ганцаараа явах тохиолдол байдаг. Тэгэхээр яг юу ч одоо төрж болно өөрт нь одоо сэтгэлзүйдэндээ тэр бүгдийг л одоо дотроо өөртөө ярилцаад тийм тэгээд одоо энийг бол даван туулах боломжтой юм а гэсэн тийм өөртөө итгэлийг л бий болгох хэрэгтэй. Тийм. За тэгэхээр үзэгчдэд сануулад хэлэхэд манай эфирийн шууд утас 77119811 гэсэн дугаар нээлттэй байгаа үзэгч та бүхэн гэгээ мөрөөдөл сэтгэл зүйн төвийн 2 сэтгэл зүйчээс манаас асууж лавлах зүйлээ яг одоо чөлөөтэй асуух боломжтой мөн 15 25 15 гэсэн дугаарлуу үзэгч та бүхэн бас асууж зөвлөгөө авах зүйлээ мессежээр дамжуулах хэлэх боломжтой. Тэгэхээр үргэлжлүүлээд бас захиандаа орё л та. Ингэж би нэг охинтой эмэгтэй. Тэгээд ажлынхаа газрын өөрөөсөө дүү нэг залууд сайн болцсон. Тэгээд тэр хүнд одоо хайртай гэдгээ хэлвэл намайг хүлээж авах болов уу? Хүлээж авахгүй бол яана гэсэн утгатай захиа бичсэн байна. Хүмүүс маань бас нэлээд л одоо захиа бичиж байна те. Тэгээд зөвлөгөө авах гээд яг нөгөө хүмүүсийн өөрсдийнх нь онцлогоос шалтгаалаад яг нөгөө утсаар яриад асуудаг хүн байгаа. Тэгээд яг тэгж чадахгүйгээр нөгөө бичгээр ингээд явуулах хэрэг илүү өөргөө илэрхийлж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр захиандаа бол нэлээд тодорхой илүү сайн одоо яг ийм одоо оновчтой гэсэн зөвлөгөөг авъя гэж бодож байгаа бол захиандаа нэлээд одоо дэлгэрэнгүй бичих шаардлагатай. Тэгэхээр саяны тохиолдол гэхэд одоо охин хэдэн настай юм. Тэгээд тэр ажилдаа ороод удаж байгаа мó. Тэгээд тэр нөгөө нэг өөрөөс нь дүү залуу нь өөрт нь сайн хандлага гаргасан юм уу? Тиймэрхүү одоо тодруулах зүйлүүдээс болоод одоо зөвлөгөөгөө өгөхөд өөр юм л да. Тийм дээр бас нэг ажиглагдаад байгаа юм. Нөгөө эмэгтэй маань хүүхэдтэй учраас энэ залуу намайг хүлээж авахгүй болов гэсэн хандлага байгаа юм шүү дээ тийм ээ. Тийм айдас байгаа юм байна. Тийм тэгэхээр хэрвээ өмнөх харилцаагаа ингээд бүрэн зэгцэлсэн хэрвээ тэр залуу үнэхээр одоо эхлээд юун түрүүнд таны хэлснээр нөгөө залуугийн хандлагыг мэд хэрэгтэй. Зөвхөн одоо нэг талын одоо сэтгэл байгаад байгаа юм уу? Эсвэл харилцсан нөгөө залуу өөрт нь одоо сайн өөрийг нь бас хайрлаад байгаа юм уу тийм ээ? Хоёр хүний хоорондын холбоо үүссэн юм уу? Тэгээд энэ тохиолдолд хэрвээ нэлийн одоо асуудал ноцтой байдалд хүрсэн бол хүүхдээ бас одоо болтол нуугаад явж байгаа бол бас нэг бодлого руу. Тэгээд энэ асуудал үүсгэхээс өмнө хэрвээ тухайн залуу өөрт нь одоо сэтгэлтэй ч юм уу тийм хандлага илэрх юм бол аль болох эртгэн хүүхдийнхаа тухай ярих хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө залуу маань бас амьдралаа төлөвлөж шүү дээ. Хүүхдтэй юм байна. Ингэн ингээд тодорхой төсөлт болно. Тэгэхгүй хүүхдээ нуугаад энэ намайг хүүхдтэй учраас тоохгүй болов гэсэн айцаар болоод хүүхдээ нуух юм бол та энэ хоёрын харилцаа зүгээр л нэг одоо юу гэдгийг төрхөн зургийн шинжтэй болоо явчихна. Хэрвээ ирээдүйдээ нэлээд одоо нухацтай байр суурин тэр залууг нухацтайгаар амьдралдаа оруулъя гэж бодчихвол хүүхдийнхаа тухай аль болох эрт хэлээд тухайн залуугийн одоо хандлагыг харах ажиллах хэрэгтэй тийм ээ. Тийм. Ер нь бол хүүхдтэй гээд одоо тэрвээ тэр эмэгтэйд үнэхээр сайн ч юм уу байх юм бол хүүхдтэйгээд үргэнэ гэж бол бодохгүй байна л да. Тийм. Харин ч одоо юу гэдэг нь хүүхдтэй байх юм бол энэ асуудлыг яаж шийдэхүүгээд илүү эрэгтэй хүмүүс бол нэлээд нухацтайгаар тунгаан бодох байх. Тийм. За үзэгчтэйгээ холбоотой. Байна уу? Байна уу?
утсан тасарчлаа. За дараагийн захиа би 24 настай гэртээ 2 хүүхдээ хараад суудаг юм. Манай нөхөр их хартай болохоор намайг ажил хийлэгдэггүй. Гэртээ хүүхдээ хараад л сууж байгаад дандаа хэлдэг. Манай 2 хүүхэд том нь 4 настай цэцэрлэгт явдаг, бага нь 1 настай. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна. Нөхөртөөгөө сууснаас болж дандаа л хэрүүлтэй байсан. Юунаас хэр хоёр талын гэрийнхнээсээ болж хэрэлдэн. Тэгээд бид хоёр хүүхэдтэйгээ хадмын гэр тустай амьдардаг болсон чинь манай нөхөр юм л бол тэрийг л дутуу хийсэн байна. Энийг ч хийгээгүй байна гэснээс болж бид хоёр байнга хэрэлддэг болсон. Сүүлдээ би зөрөө дуурлага намаа шуудал цохиод авдаг болсон. Би нөхөртөө хид идүүдээ зодуулчаад дараа нь уучлалт гуйгаад байхаар нь гэрээхэндээ хилээгүй өнгөрөөж байсан юм гинэ. Гэтэл сая бас надад гар хүрэхэд би 2 хүүхдээ аваад ээж дээрээ ирсэн чинь ээж гэрийнх минь бүгд сал гэх юм. Би яг цаашаад яаж 2 хүүхэдтэйгээ амьдрах вэ гэдэл яаж хүүхдүүдээ тижээх вэ гэсэн бодол айц надад маш их төрж байна. Энэ тохиолдолд яах вэ гэсэн байна. Тэгэхээр энэ хүн маань өөрөө гэртээ суудаг. Ер нь бол хөвчлэн Монголын нийгэмд эмэгтэйчүүд маань хүүхдэд төрүүлээд тэгээд нэг тодорхой наснд хүртэл гэртээ хараад суудаг тийм ээ. Ихэр нөхрүүд бол ажил хийгээ гадаа явдаг. За тэгээд энэ байдалд бол эмэгтэй хүний сэтгэл зүйд нэлээд хямрал үүсдэг. Яг тухайн хүний хувьд тийм ээ. Өмнө нь ингээд гадуур орж гараад найз нөхдөдтэйгээ холбоотой байсан бол бүх харилцаа хязгаарлагддаг. Тэгээ эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө нэг юм ярих хэрэгцээ байдаг хүмүүс. Аль болох ингээд хүмүүстэй ярилцаа сэтгэлээ онгойлгож ивэл сэтгэл зүйн хувьд л тайван гэд байгаад байдаг. Тэгээд энэ хүний хувьд бол хязгаар тий хоёр бага насны хүүхэдтэй тийм дөрөвтэй нэг юм ихтэй нэлээд бага насны хүүхдүүдтэй. Тэгээ энэ тохиолдолд уг нь бол хадмуутай амьдардаг гэж байгаад тусдаа гарсан тодорхой хэмжээний гэр бүлийн зөрчлүүд үүсч эхэлсэн тийм ээ. Нөхөр тодорхой ингээд хийж байгаа ажлын цагтгэлд нь таарахгүй ч юм уу тийм ээ. Ингээд нэг нь ингээд гадуур яваад нийгмийн харилцаанд ороод идэг. Нөгөөх нь гэртээ суугаад зөвхөн нөхрийгөө ирэхийг хүлээгээд нөхөртөөгөө харилцаа үүсгэх гэж хүлээгээд идэг. Энэ тохиолдолд хоёр хүний одоо нөгөө хандлага нь нөхөр бол гадуур нийгмийн харилцаанд явж ирээд гэртээрээ сайхан амар тайван орчин хүсэж идэг. Харин эхнэр нөхрийгөө ирэхээр болсон явдлаа яриад ч юм ингээд нөхөртөөгөө харилцаа үүсгэх хүлээгээд идэг. Ингээ энэс болоод зөрчил үүссэн байна л да тийм иймэрхүү байдлаас болоод тэгээд нөхөр гар хүрсээ ингээд нэг тийм бас хэсэг байна тийм ээ. Тэгэхээр яг янз бүрийн шалтгаатай тухайн эрэгтэй хүний маань угийн одоо юу гэдэг төрөлх зан ааш авир гэр бүлийнхэнтэйгээ харилцаа хандлага байж болно тийм ээ. Угийн тийм огцом дөрвөл зур ааштай ч юм уу тийм ээ. Бас эмэгтэй хүнээс болж эмэгтэй хүнд гар ордог тохиолдлууд байдаг. Ихэвчлэн эмэгтэй хүний хувьд бол эрэгтэй хүнийг тодорхой хэмжээнд хүндэлж явах хэрэгтэй л тийм. Инглээ тэглээ гэдэг нэг өглөж анших гэдэг тийм ээ. Тиймэрхүү асуудал үүсгээд за ялангуяа эрэгтэй хүнийг эмэгтэй хүмүүст ихэвчлэн төрүүлж одоо тийм цохиж авдаг тийм ээ. Цохиж авдаг ч юм уу уураа ингэж ямар нэгэн байдлаар бид нь халдаж хүрэх юм бол эрэгтэй хүний нэг тийм онцлог шинжээс нэг тестгүүч гэдэг юм уу тийм ээ. Төвчдгүүч гэдэг юм уу. Зохиод авангуут нь зөрүүлээ зохиод авдаг ч гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү хандлагаас нэг тийм зодох гэдэг юм уу тиймэрхүү би гэр бүлийн хүчирхийлэл үүсээд байх бас хандлагатай. Тэгэхээр яг юунаас болоод үүсв нөгөө тухайн хүний маань угийн зан чанар уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээ одоо бас цаашдаа салаад явъя гэхэд энэ хүнд бол яг одоохондоо шийдэг байгаа юм тийм ээ. Итгэл бол байхгүй. Хамгийн гол нь гэр бүл салалт гэдэг бол тухайн хос хоёрын харилцаа салдаг боловч одоо маш олон өргөн хүрээлт олон хүн дээр нөлөөлдөг учраас энийг бол тийм амархан шийдчих бол асуудал биш л те. Хамгийн муу бүх боломжит хувилбарыг ашиглаж үзээд хамгийн эцсийн одоо хамгийн муу шийдэл бол салалт байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол гэтээ бас эмэгтэй хүмүүс болж байгаа яг энэ тохиолдолд энэ ихнэрийн хувьд мэдээж бас хин ч гэсэн зодуулаад те сууж явахгүй л гэж бас гүрэн штэ мэдээж. Тэгэхээр бас тэгсээд үлдэхүү эсвэл бүр уурн хүргээд салаад явах уу. Гэтээ хамгийн эцэс үлд нь хоёр хүүхэд нь хохироод үлдэх болчихж байгаа. Тийм тэсэд үлдэнэ гэж бол хэцүүлтэй тийм ээ. Ямар нэгэн байдлаар хэрвээ буцаад нийлээ одоо энэ хүнтэй амьдрыг гэх юм бол дахиж ийм асуудал гарахгүй байх талаас аль болох өөрчлөгдөд гэр бүлийн харилцаанд өөрчлөлт авчирж ижил хамт амьдрна. Түүнээс биш яг энэ нөхцөл байдлыг эвлэрээд амьдрна гэх юм бол байнгын байдалтай сэтгэлийн болоод биеийн хүчирхийл төртөөд амьдрна гэх юм бол маш их хүндтэй. Энэ бол байж болохгүй. Байдал улам дамжрах тусмаа тухайн одоо эхнэрээс гадна хоёр хүүхдийн хүмүүжлэлт нөлөөлнө. Тийм тэгээд тухайн хүүхдүүд ер нь бол өсөж том болох орчин бол эцэг гэхийн харилцаа бол маш чухал шүү дээ. Тэгээд тэгэхээр бас энэ захиан дээр харж байхад ингэж юм л да. Нөгөө өмнө одоо ингээд зодуулаад тэгээд хинд ч хэлээгүй ингээд нууцсан байна те. Тэгэхээр яг нөгөө тухайн нөхрийн маань за зандлын онцлог ч юм уу тэрнээс болоод одоо энэ ингэж
байгаа учраас гэсэн байдлаар дараагийнх хандсан тиймэрхүү шинж бол ажиллаж байна. Тийм. Ус ингэ болдгийм байх юм уу. Гэхдээ ер нь бол гэр бүлийн жижиг сажиг маргаан одоо хоорондын зөрчлийг бол заавалчгүй одоо 3-4 хүн ээж гэдэг юм уу хадам ээж те хоёр талын аав ээжд мэддэгдээд ах шаардлага ер нь бол байдгүй гэдэг. Гэхдээ яг ингээд одоо эхнэрийгээ зодоод тийм иймэрхүү асуудал маш хүнд түвшинд очсон тохиолдолд бол энийг нуугаад авах бол шаардлага бол байхгүй эхнэрүүдэд хэлэхэд тийм. Тэгэхээр тодорхой хэмжээнд одоо хүмүүстэй одоо өөрийнхөө ойрцны гэсэн хүмүүстэй зөвлөх ёстой тийм. Одоо энэ асуудлыг яаж зогсоох вэ гэдэг талаар зөвшөлдсөд тэгээ дараа нь тэр шийдвэрээ одоо нөхөртөө ингээд хэлээд тэгж зохицуулахгүйгээр ингээд юм бүхнийг нуугаад явсараад одоо энэ бүр сүултээ дамжирсан байна л да тийм. Иймэрхүү гэр бүлийн хүчирхээлд өртөж байгаа эмэгтэйчүүд бол хөвчлэн нуудаг. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхээлд өртөөд байгаа хүмүүсийн сэтгэл зүй бол нэлээд хямралтай, нэлээд хүнд түвшинд очдог. Тухайн хүн маань айдастай, тэгээд бас өөртөө итгэлгүй, дээрэс нь одоо ирээдүйдээ итгэлгүй болчдаг. Тийм учраас иймэрхүү хүмүүс бол зайлшгүй бас мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагатай л да. Одоо гэр бүлийн хүчирхээлийн төвгээ байдаг тийм ээ. Тэгээд тэр төв дээр очиод тусламж авдаг ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар эсвэл сэтгэл зүйчд ханддаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар өөрийгөө юун түрүүнд тайвшруулах, сэтгэл санааны хувьд тайван болох. Тэгээ мөн асуудал болоод бас удаагүй байгаа юм шиг энэ захаан дээр бичсэн байна тийм ээ. Тэгэхээр гэр бүлүүдэд зөвлөхөд ямар нэгэн хэрүүл маргаан ч юм уу, ямар нэгэн одоо тийм гэр бүлийн зөрчил хурцдмал байгаа үед шийдвэр ноцтой шийдвэрт хүрэх гэдэг хичээгээд ах хэрэггүй. Аль болох шийдвэрийг хойшин тавь. Ер нь бол хит баярлсан болон хит уурсан үед хүн шийдвэр гаргахаар дандаа буруу шийдвэр гаргаад байдаг. Тийм учраас энэ байдлыг намжтал нэг хэсэг одоо нөхрөөсөө тустай байгаад ч юм уу сэтгэл санаагаа тайван болтол хүлээх хэрэгтэй. Тэгээ зарим эмэгтэйчүүдээс нэг хүрсэн имиж хоёр дахь бол заавал өгдөг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ярианд итгээд ч юм уу одоо итгэх итгэл нь буураад тэгэл бүр ингээд айцтай болоод тий. Тэгэл нөхөртөө өмнө нь хандж исэн хандлага нь тис өөр болчих ч юм уу. Тийм, тэр нь болохоор яг ямар юутай холбоотой вэ гэхээр нөгөө нэг эмэгтэй хүн яхтай өөр хүүхдээ бодож байна. Тэгээд магадгүй тэр ханилаад ирсэн одоо амьдраад ирсэн олон жилүүдэд бодож байна. Хамтдаа бүтээсэн тэр амьдралаа эмэгтэй хүн илүүтэй их боддог. Тэгээд тийм болохоор ийм одоо жижиг сажиг ч юм уу эсвэл бол одоо тийм гомдол ийм юунуудаа ингээд тоохгүй юм шиг яваад байдаг. Тэгсэн юмны тухайн эмэгтэй хүний сэтгэл зүрхэнд нь ингээд хоримтлагдал байдаг. Тэрнээсээ болоод яг нөхөртөө хандлага нь одоо багаар хөрж эхэлдэг. Тийм. Тэгэхээр бол ер нь бол яг тэр гомдол одоо бухимдлаа ингээд дотроо хатгалаад яваад ах биш. Аль болох одоо чи ингэсэн учраас одоо ийм зүйл болсон гэдэг те яг тухай үед нь хоёлаа ойлголцоод тэгээд явах хэрэгтэй л дээ тийм альва асуудал угаасаа угжирхаараа л илүү аюултай болдог ш тийм ээ шин дээр нь аль болох тухайн асуудлыг сөхөж тавиад шийдвэрлэж ивэл тэгээд тухайн хүмүүс маань илүү сайхан тайвширсан үедээ нөхрөө бас тайвширсны дараа ярилцах боломж гаргаад ярилцаад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэ бас ярилцъя гэхээр бас сонсохгүй ч юм уу те үгийг сонсохгүй дүрсгээд эсвэл зурагт үзээ бүр ингээд тоохгүй байгаа шинж гаргаад лээдэр штэ. Эрэгтэй хүмүүсийн өмнөх дугааруудаа ч гэсэн ярьжсэн тийм ээ. Эрэгтэй хүмүүстэр нэг гол зөрчилдөг асуудал. Эмэгтэй хүнийг ярих гэхээр юусэн анхаардаггүй, сонсдоггүй, зурагтаа үзээд байдаг, сонингоо уншаад байдаг ч гэдэг тийм. Нэлээд сайн анхаарлыг нүүр дөрөв татах одоо төрөж хийгдсэн юм дээр би бас хэлжсэн тийм ээ ямар аргууд ажиллах вэ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар эхлээд за энэ тохиолдолд эмэгтэй бол өөрөө хээж авдар очсон учраас нөхөр бол зайлшгүй сонсон л доо. Яагаад гэхээр гэр бүлийнх нь амьдралд аюул учирсан байна шүү дээ тийм ээ. Тийм учраас нэг тоохгүй байгаа юм шиг царайлахгүйгээр аль болох эхнэрээ хэрэг бусаач авчраа гэсэн сэтгэл байгаа бол тухайн хүн маань энэ асуудлыг ярилцах хүсэл бол байгаа. Эхний ээлжинд бол яг араас нь очдог ч юм уу тэгээд тухайн эхнэрийн юу ярихыг бол сонсно саяны тохиолдолд бол тийм. Түүнээс ш одоо юу гэдгийг зүгээр одоо эхнэр нь өөрөө нөхрөөрийг баг ч юм буцаж очиод яг энэ асуудлыг юу ч болоо юм шиг ярилцахгүйгээр ингээ өнгөрөөгөөд явчих юм бол дахиад автагдахгүй гэсэн болохоо байхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар ярилцах хэрэгтэй. За дараагийн захиа 25-тай нөхөр маань 23 би 25-тай нөхөр маань 23-тай. Гэхдээ тэр надад маш их хайртай гэдэг. Би нэг хүүтэй хүү маань одоо 2 нас 5 сартай. Би 5 сартай жирэмсэн гинэ бас дахиад 2 дахь хүүтэй байна тий. Ойрт нөхөр маань болохгүй хүмүүстэй их нийлж арх ууж гадуур хондог боллоо. Би цайхан гэр бариа төвхнөж байгаа. Урд нь манай аав ээжинд амьдардаг байсан. Манай нөхөр боловсролгүй болохоор ажил олдохгүй хэцүү юм. Би нэг юм коллеж төгссөн болохоор жижиг үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээ саяхан гарсан. Саяхан нөхөртөөгөө муудалцаа тэр 5 сартай жирэмсэн. За жоох утгагүй бичсэн юм уу та.
Муудалцаа тэр 5 сартаа жирэмсэн намайг хоёр найзынхаа хажууд хөл рүү цохиж хацар руу минь хүчтэй гих чинь алгацсан. Тэгээ зайл гээд элдв янзын хараал урсгасан гинэ. Би хүч явж чадахгүй доглоод араас нь үйлээд оцсон. Ягаад гэвэл би түүндээ маш их хайртай салж чадахгүй байгаа юм. Удахгүй төрөх хүүхдээ мөн хүүгээ бодоод гэж битсэн байна. Тэгэхээр одоо ямар ч тач гэсэн хүүхэд нь 2 настай гэсэн тийм том хүүхэд нь тэгээ одоод ингээд дахиад эхнэр нь давхар бийтэй жирэмсэн. Тэгэхээр одоо энэ нөхрийн харилцаа ер нь бол яг энэ захиан дээрс харахад бол энэ хоёр гэрлээд тэгээд нэг хэсэгтээ бол хадминда одоо нөхөр бол хадминда амьдарч ирсэн юм байна тийм. Тэгэхээр янз бүрийн зурчил үйл ойлголцол яг тухайн үед үүсчихсэн гэхийг үүсэхгүй л дээ. Тэгээд одоо ингээд тустаа гараад яг ингээд өөрсдийгөө дагаад амьдрах яг болоод эхэлсэн үед нөхөр бас иймэрхүү байдал гаргаж яах гэдэг нь бол маш буруу л да. Тэгээд эхнэр нь гэртээ байдаг. Тэгээд 2 настай хүүхдээ хардаг. Дахиад жирэмсэн байгаа тохиолдолд энэ одоо айл болох бүхэл зүйлээ тэр 3-ын төлөө зориулах хэрэгтэй байтал ингээд бүтггүй хүмүүстэй нийлээд харихуугаа тавьж яах гэдэг бол тухайн нөхрийн одоо хүмүүжил төлөвшил тэгээд цаашдаа одоо тэр хүүхэд гараад ирсэн тохиолдолд ямар байхаа гэдэг нь бол ерөөхдөө бол харагдчихээн л да. Тэгэхээр эхнэрийн хувьд бол нэлээд хүнд байгаа юм байна. Тийм. Тэгээд одоо эхнэр яг энэ үед одоо яах вэ гэхээр одоо яг одоо яг эсвэл бол одоо нөхрийг ороход гэртээ арчгаа яач гэдэг юм уу те тэгж зөвлөхөд бол айгүй хэцүү л дээ. Тийм. Яагаад тэгэхээр энэ одоо 2 хүүхдийн асуудал бас хамт давхар яригдах учраас тийм. Тэгэхээр ер нь бол нэлээ одоо гүн гүнзгий бодож үзээд тэгээд ярилцаж үзсэн юм болоо нөхөртөөгөө ярилцаж үзсэн гэсэн юм бичээгүй байна. Тийм үү. Тийм түүнээс гадна ер нь үзэгчдтэй бас сануулж хэлэхэд гэр бүлийн аливаа асуудлыг ер нь шийдвэрлэх чинь өөртөө та бүхэн өөртөө байна. Сэтгэл зүйч болвол тухайн зөв асуудлыг аль болох зөвөр шийдвэрлэхэд нь одоо чиглүүлэх, туслах, сонсох үүрэгтэй тийм ээ. Тэгэхээр захиа бичиж байгаа хүмүүс бас нэлээд дэлгэрэнгүй бичээд яг өөрөө бас яг юу хүсэж байна. Энэ эмэгтэй зөвлөхөд хэрвээ яг ямар нэгэн шийдэлд хүрэх гээд одоо яг яах вэ гэж байгаа бол юун түрүүнд яг ямар асуудал үүсдгийг бичээд үзчих сагаад үз. За энэ асуудалд хэн оролцов, хэрхэн одоо яаж өрнөв гэдгийг бас бичээд үз тийм ээ. Энэ зөрчлийн карт гэдэг байдаг тийм ээ. Хэн оролцов? Тэгээ юунаас үүсвэ шалтгаануудыг нь аль болох өөрийнхөө олохыг хичээ. За энэ асуудлыг яаж шийдвэрлэх арга байна. За магадгүй гэртээ очиж салах тийм ээ. Эсвэл одоо хамт амьдрах юм бол ийм гарцууд явуулах юм аа. Ингээд аль болох олон талаас нь ингэж харж нэг зураглал бий болгоод эндээсээ өөрөө дүгнэлтгээ тийм ээ. Өөрөө бас юу хүсэж гин гэдгээ бас бичих хэрэгтэй. Яг одоо би яг миний зүрхний хүсэл юу байна тийм ээ. Оюун ухаанаар юу хүсэж гин. Ингээд салаад амьдралаа гэхэд мөнгө санхүү, үр хүүхэд гээд асуудлуудаа би хэрхэн шийдвэрлэх вүлээ. Ингээд эргээ хамт амьдрахад энэ асуудал давтагдаад байвал би яах вүлээ гээд бүх зүйлээ бичих хэрэгтэй. За мөн энэ асуудал дээр бас нэг харагдаад юм бол насны зөрөө би түрүү ажиглаад байлаа л да эндээс. Тэгээд өөрөө 25-тай, нөхөр 23-тай гэхээр өөрөөс нь дүү тийм ээ. Тэгээд яг уу энэ гэр бүлийн хувьд хэлж мэдэхгүй байна. Яг тодорхой бичих учраас дийлэнх одоо эхнэр нь насаар ахмад гэр бүлийн хувьд нөхрүүдийгээ жоохон одоо гэдэг бөөцөлөх эгчмэд байдлаар хандаад байдаг. Яг нөө ээжиг нь хандаад гэх юм уу тийм ээ. Аль болох халамжлал одоо бөөцөлөөд нөгөө нөхрүүдээ ингээд бүх талаас нь ингээд нэг ээжиг нь хандаад байдаг байхгүй. Бүх юмыг бэлдэж тавилаа, бүх юмыг яалаа. Тэгээ бас нөхрүүд жоох эрхэлдэг эхнэртэй. Эрхлээд жоохон дураараа хандах гэдэг. Ер нь насны эмэгтэйчүүд нь ахмад настай хүн гэр бүлүүд ийм зүйл ажиглагдаад байдаг. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг нөхөр нь жоохон эрхэлдэг ч юм уу тиймэрхүү асуудал гарч болох юм л да тийм ээ. Мессежер. За тэгэхээр мессежээр бас юм асуусан байна. Би одоо 33-тай ганц бие залуу ажил бизнес гээд явсаар найз бүсгүй байхгүй. Яаж найз бүсгүйтэй болох вэ? Оройтчлоо гэж байна. Яаж энэхүү амьдралаа өөрчлөх гэж байна. Түрүүн 29-тэй гэжсэн бол одоо бүр 33. Тийм гэхдээ оройтчлоо гэд бас хитрхийг сэтгэлээр унаад тэрийгээрээ өөрийгөө бас нөгөө сэтгэл санааны хувьд хямраагаад бол хэрэггүй л те. Тийм 33-тай гэдэг чинь бас 29-тэй эмэгтэйнүүд байна шүү дээ тийм ээ. Тийм учраас түрүүн бас хэлсэн тайлбарсан тийм ээ. Аль болох нийгмийн харилцаа үүсэг түүнээс биш үү тийм би ихнэр хайж ийна гэдэг ингээд одоо юу гэх юм бэ? Гэсэн үг биш шүү дээ. Тийм утгаараа биш. Одоо нөгөө бизнес, хувийн бизнестэй гэдэг юм даа. Тэгэхээр яг өөрийнхөө босгосон одоо яг тэр
гол одоо амьдралынхаа зорилго болгочоод байгаа тэр зүйлдээ хитрхи анхаарснаас болоод тэгээд зарим нэг тохиолдолд ингээд явж байгаад гинт одоо хэдэн жилийн дараа анзаархад нөгөө нэг юм нь орхигдсон. Хэсэг зарим нэг тал нь орхигдсон. Одоо үеийнх нь бүгдээрээ гэр бүлтэй 2-3 хүүхэдтэй болсон байх нас шүү дээ. Тийм тэгээд ихэд одоо ингээд ганцаараа ганц бий болсон. Тэгээд тэгэхээр ер нь бол яг нэг зүйл рүү хитрхи одоо туйлшраад тэгээд хандсанаас болоод хүмүүс зарим нэг талаа орхигдуулчаад сүүлд нь одоо ингэ харамсах сэтгэл төрдөг. Гэхдээ яг одоо миний нас 29 хүрчлээ, 33 хүрчлээ гэд яаран шийдвэр гаргаж ирсэн огт болохгүй. Яа тэгэхээр энэ насан туршдаа амьдрах ханаа сонгох гэж байна. Тэгээд одоо амьдралынх нь үлдсэн бүхий л хугацаанд ингээд хамт байх хүнээ сонгох гэж байгаа учраас те одоо яарад би ганцаараа найзуудаасаа үлдчихлээ гэдэг утгаар одоо хинтээ ч хамаагүй танилцаад эсвэл танилцсан хүнтэйгээ маш богино хугацаанд ч юм уу гэрлэх юм бол сүүлд нас нөгөө нэг асуудлуудаа бас бодолцож үзэх хэрэгтэй л да. Яг нөгөө оройтсон хүмүүс энийг гаргаад байгаа алдаа бол яг тэр байгаа. Тийм яарч шийдвэр гаргаад одоо хурдан амжуулах гэсэн тийм хүсэлтэй автаад тийм жоохон баг зэргийн буруу шийдвэр гаргах тохиолдлууд бол байдаг. Тийм бас нэг зүйлийг анхаарч хахад одоо 33 настай гэдэг чинь одоо үерхээ салаад ч гэдэг юм уу тийм хөнгөн байдлаар аливаа зүйлд хандах нас бол биш тийм ээ. Тийм учраас эмэгтэйчүүдтэй ямар нэгэн байдлаар харилцаа үүсгэлээ гэхэд энэ миний амьдралын хань болж чадах уу гэдэг талаас нь дандаа харж хандах хэрэгтэй. Одоо ер нь тэгэд хин нэгэнтэй найзлаа ч юм уу гэх юм бол яг энэ миний гэрлэх бүсгүй гэж сонгосон хүнтэйгээл найзлахгүй бол одоо юу гэдэг цаг алдна гэх юм уу тийм ээ. Тиймэрхүү байдал үүснэ. Тэгээд түрүүний чавлан гэлдгээр яг яаран шийдвэр гаргах гэдэг. Ер нь бол дийл хөвчлэн нас нь нэлээд явцсан тэг гэр бүлийнхэн шахаж харддаг тийм ээ. Хүнтэй суугаад өгөөч ч гэдэг юм уу. Энэ тохиолдолд хүмүүс яадаг гэхээр 1 юм уу 2 сар за дээдлэн 6 мургаан сар одоо таньж мэдээл нөгөө эсрэг хүнээ тэгээд суучдаг. Тэгээд дараа нь гэр бүлийн асуудал тэгээд цаашлаад өөр хүүхэдтэй болсон хойно салах сарних ч гэдэг юм асуудал нэлээд үүснэ. Тийм учраас ер нь бол гэр бүлийн бие бинийгээ таньж мэдэх хугацаагаа зайлшгүй одоо юу гэдэг тодорхой хэмжээнд урт гаргаж өгөх хэрэгтэй л дээ. Тэгээ бас нөгөө талаас аваад үзэхэд яг одоо баг зэргийн оройтцсан байгаа гэдэг байгаа. Тийм эдгээр насны хүмүүс маань ерөөхдөө бол ялангуяа эмэгтэйчүүд бол нэлээд боловсралтай яг өөртөө одоо нэлээд анхаарч явсараад одоо өдөөг хүрсэн тий одоо олон сургууль соёл төгссөн ч юм уу тий тэгээд яг нөгөө хүндээ айгүй өндөр шалгуур тавьдаг. Одоо яг миний ирээдүйн нөхөр юм байх хэвээр, миний ирээдүйн эхнэр юм байх хэвээр гэд тэгээд яг одоо хүн л одоо төгс хүн гэж байхгүй штэ. Тийм тэгээд тийм болохоор яг нөгөө санаанд нь ингээд бий болгоцсон дүр зураг үүсгэсэн одоо хүн олдохгүйгаас болоод тэгээ нөгөө хүнээ ингээд хайгаад мэдээж олдохгүй байгаа да одоо ингээд шаналаад тэгээ ганцаараа яваад тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь бол хүний 10 тэгш хүн гэж байхгүй. Тэгээ тийм болохоор яг тодорхой одоо миний ирээдүйн эхнэр одоо яг ийм байх хэвээр гэсэн 10 шаардлага байлаа гэж бодоход тэрний 5-аас юм уу 6 нэцэж явах юм бол үлдсэн дөрвийг нь хамт амьдарч явах хугацаанд өөрөө бий болгож болно. Тийм. Тэр талаас нь харах хэрэгтэй. За дараагийнх нь 39 настай огт хүнтэй суугаагүй гэж байна. Сүүлийн үед хүнтэй танилцах сонирхолтой болчих юм яах вэ гинэ. Эмэгтэй юм болоо. Эрэгтэй гэдгээ бичээгүй байна. Сүүлийн үед хүнтэй танилцах сонирхолтой гэхээр одоо нэгсэндээ танилцаад гэр бүл болохоор төлөвлөөд илүү их тэр талаар хүсэж байгаа гэсэн үг тийм ээ. Тийм. 39 гэдэг бол өмнөх одоо наснаас болж байгаа дээшлэл юм тийм ээ. Тийм байна. Тэгээд бас хүүхэд тэг одоо жишээ нь эрэгтэй эмэгтэйг нь бас мэдэх болохоор эмэгтэй юм болоо магадгүй нөгөө нэг өмнө нь амьдрал зохиогоод одоо салсан тэгээд том одоо насны суугаагүй гэсэн. Тэгвэл бол ерөөхдөө бол нэлээд одоо яг төрөний яриадсэн шиг зожурах тал нь бол нэлээд бүр гүнзгий болцсон байх магадaltaй. Гэхдээ яг нөгөө өөрт нь тийм хүсэл төрж байна гэдэг чинь бас сайн эргэлдээ бүр нэг одоо өөрийгөө тусгаарлаад би одоо ингээд ганцаараа байвал яг одоо иймэрхүү болцсон хүмүүс бол нэлээд тийм зөвхөн ажил гэр хоёрын хооронд явдаг гэртээ ирээд ганцаараа ажил дээр очиод нэг төдийлөн хүмүүстэй харилцдаггүй тэгээд гадуур дотор явж олонний хүрээлд орох дурггүй тэгээд олон хүмүүс бужигнсан газараас зайлс хийдэг тийм болчихдог байгаа. Гэхдээ энэ хүний хувьд гэх юм бол хүнтэй танилцах хүсэлтэй байна гэдэг маань ерөөдөө нөгөө нэг юм бас нэг юм сэтэл байна. Тэгээд яг энэ сэтлээ одоо өөрөө яг ингээд одоо цаашдаа тэгээд явах юм бол хүнтэй суух боломж бол байна шүү дээ.
Тэгээд бас нэг ийм хүмүүс бас ингэж идэг ч тийм ээ. Нас явах тусмаа одоо сонголт багасаад идэг ч гэдэг юм уу тийм ээ. Тэр төрөүнийг ярьдаг бас тэр нөө шаардлагатай өөрөөсөө илүү хөндөр шаардлага тавиад эхэлдэгтэй холбоотой. Тэгээ яг хуу ихэнх хүмүүс одоо амьдралынхаа яг нөө байх хэвээр 20-30 наснда ч гэдэг юм уу хүнтэй гэрлээ явцдаг. За ингээд дээшлэх явах тусам ганц бие хүмүүс нь цөөрөөд эхэлдэг тийм ээ. Тэгээд сонголт цөөрөөд байна гэж яриад идэг тийм ээ. Тэгэхээр яг түрүүний хэлдгээр тэр нэг тавигдах шаардлагаасаа багасгах жоох нэг шат буулгах ч юм уу тийм ээ. Тиймэрхүү арга хэрэгжилж болно. Тэгээ 39 настай гэхэд нэг болвол өөрөөс нь нэлээд олон насаар дүү ч юм уу тийм ээ. Эсвэл одоо магадгүй тий ахмаг насны эсвэл өмнө нь гэр бүл зохиож исэн тийм ээ. Тэгээ салаад одоо нэг хүүхэдтэй ч юм уу. Тиймэрхүү хүмүүс ихвчлэн одоо юу гэдэг сонголт гарч ирээд байдаг. Тэгэхээр тэрийг бас жоохон анхаарах хэрэгтэй тийм ээ. Түүнээс биш 39 наснд яг өөртөөгөө адилхан 40 настай ч юм уу урд нь гэр бүл болж байгаа ч юм уу болж байгаагүй ийм өндөр боловсралтай ч гэх юм уу тийм ээ. Тийм бол мэдээж одоо тэр хүн олдохгүй гас болоод ингээд яваад иж магадгүй л дээ. За үзэгчдэг болов үү байна уу? Байна уу? За сайн байна уу? сайн байна уу? Сайн байна уу? Би нэг юм хэлсэн. Би хаяхан гайвуулсан сонслоо. За. Би ихчдөө оруулаад бонхон авахгүй. Тэгээд манай ихчийн нөхөр нь одоо манай төрсөн үг оролдоо. Тэгээд манай ихч өөрөө юу ч мэдэхгүй байгаа нөхөртэй аягүй сэтгэл хангалуун явдаг. Тэгээд өөрөө ажил хийдэг байхад нь аягүй гойж цуус авахгүй тэрөө. Тэгээд одоо бас яг адилхан таны хэлсэн өөрөө гадар нэг ажиллаа хийж явцдаг. Би ингээ мөнгө олж авах болно. Гэртээ суугаад байжээ гэж хэлдэг. Тэгсэн мөрс өөр орой ирээд юу ч ярьдгүй хаяа додорч тохиол байдаг гэж аахгүй. Тэгээ одоо бүр манай дүүг ингээд оргил хүчнэгээ дайрч мараад гисэн гээ. Тэгээ би энийг ингээд дүүгээсээ сонсоод айгүй хэцүү одоо яах юм бол бүр айгүй хэцүү. Тэгээ нэг хэдэн юм тодруулаад асуучихваа тий. Энэ хүргээ ах нь хэдэн настай, дүү нь хэдэн настай вэ? Манай хүргээ ах одоо 28 байдаг ш. Манай охин доо болохоор 16 таа. За тэгэхээр одоо бас л одоо хүргээ 28 гэдэг чинь бас нэг бас гэр бүл болоод нэг бүр нэг тийм тогтворчлтынхаа үед бол очоогүй гэр бүл вэ? Тийм магадгүй нэг юм уу хоёр хүүхэдтэй байгаах тий. Тэгээд охин дүү 16 таа гэдэг бол яг өсвөр наснда байгаа. Тийм охин байна. Тэгэхээр одоо эхнэр тэрийг одоо мэдэхгүй байна. Тэр нь одоо хамгийн хэцүү асуудал юм л да. Эхнэр нь ажиллаа хийж явж байгаа л орой гэртээ ирдэг. Нөхөр нь одоо ямар ч асуудалгүй хүн гэд байж идэг. Тэгээд тэр хоёрын харилцаа хэвэн үргэлжлээд идэг. Тэгээд яг энээс болоод тэр 16 настай охинд нэлээ одоо хэцүү нөлөөлөд тэр охины сэтгэл зүйд айгуу том шарах үүсээд тэр хичтэй хийж чадахгүй нөгөө хичээхээ амьдралыг бодоод тийм юу байна. Тэгэхээр яг одоо тэгэд аль нь хандаагүй одоо нөгөө нэг энэ хөндлөнгийн хүн хандж байгаа учраас одоо энэ хүмүүсийн сэтгэл зүйд яг юу үүсээд яг юу нь болохгүй байгаад яг яах гэдэг гэдгийг бол хэлэхэд бол хэцүү. Тэгэхээр яг энэ эхнэр одоо энэ нөхрийн эхнэр нь биднэрт хандаад юм уу эсвэл энэ 16 настай охин хандаад биднээс зөвлөгөө авах юм бол бид нараас арай өөрөөр. Тийм. Энэ дээр бас нэг зүйл хэлэхэд зайлшгүй одоо энэ 16 настай охин бол нэлээд одоо шокийн байдалд ч юм орсон бахал та. Тийм учраас хэрвээ энэ ихчт нь хандаж хэлэхэд боломжтой болвол дүүгээ зайлшгүй хуусуулах хэрэгтэй. Ягаад гэхээр энэ хүүхдийн маань ирээдүйд өнгөж өмнө нь байдаг. Тэгэхэд энэ хүүхдийн сэтгэл зүйд нэм толгой бүтчихээр ирээдүйд эрэгтэй хүмүүст итгэл ч юм уу эрэгтэй хүмүүст хандах хандлага нь өөрчлөгдөж явчихна. Тийм учраас дүүгээ зайлшгүй уулзуулаарай. Мөн хэрвээ яг тухайн одоо ихч нөхөр хоёрын асуудлыг болвол тухайн гэр бүлийн гишүүд маань өөртөө шийдвэрлэх одоо энэ бол харилцааны шийдвэрлэх асуудал байгаа тийм ээ. Дүүгийн хувьд бол шийдвэрлэх асуудал байхгүй тухайн хувь хүнтэй холбоотой учраас уулзаад биднээс зөвлөгөө авч болно. Ихчтэй бас мэддэхгүй яах уу гэдээ бас жоохон эргэлзэж байгаа байх тийм ээ. Тийм тэгээд яг шууд очиж хэлж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар зөвлөж бол чадахгүй л дээ тийм ээ. Яг тэгж хэлгээд бол хэцүү. Зарим талаар эхнэрүүд нөхрийнхөө ямар нэгэн тиймэрхүү асуудлыг мдэгүүн дээр гэж үздэг хүмүүс ч байдаг тийм ээ. Нэг талаараа мэдчихсэн дээр гэж үздэг ч хүмүүс байдаг. Энэ байдал яванда нөхрийн хувьд бол дөрөв тиймэрхүү хандлага гаргасан гэдэг чинь тодорхой хэмжээнд нэлээд хүндэрсэн асуудал үүссэн байна. Тэгээд нөхрийн энэ байдал яванда бас эхнэрт анзаарагдсан мэдэгдэх
цаг хугацааны асуудал байна л да тийм. Гэхдээ одоо нөгөө нэг тэр нөхрийн сонирхоод байгаа эмэгтэй одоо эхнэрээс бүр хараат тий огт танихгүй тийм эмэгтэй байгаад тэр хоёр ямар нэгэн асуудалтай болоод магадгүй тэр нөхөр эхнэрээсээ салахгүйгээр зүгээр нэг тухайн үеийн одоо нэг өөртөө хөдөлгөөс шалтгаалаад тэгээд явж байгаа бол бас өөр. Яг энэ тохиолдолд тэр хамгийн том их чинь биш үү эхнэр нь. Тэгээд тийм тохиолдолд одоо саяны залгаж асуусан дундах их чинь бол яг одоо шууд очиод ихчтэй одоо ингээд шууд тэгж ийна гэд бас нэг нөгөө нэг тухайн хүний сэтгэл зүг айгу хүнд цочролтой оруулаад тэгхгүйгээр ер нь бол хэлсэн дээр. Яагаад тэгэхээр тэр 16 настай жоохон охин тэгээд тэр төрсөн их чинь шүү дээ. Тэгэхээр бол энийг бол ер нь бол нэлээд хүнд хүчрсэн тийм ээ. Тийм болоогүй дээр нь аль болохын боломжийн байдлаар ерөөхдөө зүгээр ойлгуулах хэлэх ойлгуулсан дээр тийм. За байна уу? Байна уу? Байна таны сонсож байгаа байна уу та? Байна уу? Байна. За та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Шууд ярилцсан холбогдсон. Тийм байна. Та холбогдсон байна. Би нэг зөвлөгөө авсан юм байна хөө. За. Сэтгэл зүйчтэй ямар би нэг зөвлөгөө авах шаардлагатай байна. За. Уцаар холбогдож танартай холбогдох уу? Тийм ээ. Та яг ямар асуудлаар ярих гэж байгаагаа одоо хэлэх хэрэг боломжгүй байгаа бол уул нь одоо нэг манай нэг хүү бас ингээд ерөн зүгээр таны гэнтлийн зүйлсэн тэгээд энэ жижигрэлт үйлсэн байхгүй. Тэгээд энэ ууршаа явж имжлүүлсэн тэгээд сэтгэл зүйч ирж хэрэгтэй дийсэн. Эмгэг асуудал байгаа юм шиг тийм ээ. Эмгэг талын. Тэгэхээр энэ хүн маань хүүгээ уулзуулж болно тийм ээ. Сэтгэл заслын ч юм уу эмчилгээ шаарддаг. Ер нь бол тархины гэмтлийн шалтгаан тэгэхээр нэлийн одоо эмнэлэг тал руугаа эмчилгээ шаарддаг. Тэгтээ уулзуулж болно. Уцаар холбогдоод 88 тэгтэг 1425 89 11 98 гэсэн дугаарууд руу залгаад урьдчилан цаг аваад хурж ирж уулзаж болно. Байна уу? Санаа? За сайн байна уу? Шууд нэвтрүүлэг холбогдсон уу? Холбогдсон байна. Юм асууж болох юм уу? Тэгээд та манай хоёр сэтгэл зүйчээс юу асуумаар байна? Ямар зөвлөгөөг авмаар байна? За. Би гэр бүлтэй хүн л дээ. Тэгэд манай гэр бүлийн хүн намаа нэг үе чи өөр хүнтэй унтвал яасан. Тэгээд энэ одоо байж болох асуудал үгүй юу? Манай нөхөр одоо яагаад ингэж ийм болоо? Гэрлээд хэдэн жил болж байгаа юм бол? 5-6 жил болж байна. За хүүхэдтэй юу та хоёр? Хүүхэдтэй. Хэдэн настай хүүхэдтэй вэ? Хүүхэд хэдэн настай вэ? Хүүхэд маань 5 настай. Та энэ нөхрийн чинь энэ хандлага сүүлийн үед гарч ирээд байна уу? Ер нь гэхэр удаж ийн вэ иймэрхүү зүйл яриад? Хоёр нь удаад нэг удаагүй сүүлийн үед тэгээд Хэдэн настай гэсэн бэ? 5 настай. Үгүй энэ хоёр хос мэн? Та хэдэн настай вэ? би 30 гарсан. За болсон тийм. За тэгэхээр байж болох асуудал уу гэж хэлж штэ мэдээж хэрэг байж болохгүй асуудал тийм ээ. Энэ бол яагаад ч байж болохгүй асуудал. Яг хөө одоо орчин үед одоо сексийн жоох эрх чөлөөч гэдэг юм уу янз янзын хандлагууд гарсан байна л да. Гэхдээ сэтгэл зүйн хувьд аваад үзэх юм бол хүн одоо бэлгийн харьцаагаар дамжуулаад ч гэдэг юм уу холбогдчихдаг. Одоо нэг хүнтэй холбогдчихдаг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд эргээд гэр бүлтэйхээр энэ нэг юм сунжирсан юм холбоо үсээ явчихна гэсэн үг шүү тийм ээ. Тэгээд энэ нь зөвхөн одоо хос хоёрын сэтгэл зүйд биш хүүхдэд нь нөлөө үзүүлчихдэг. Тэгэхээр одоо ээжийн холбоотой байсан хүн, аавын холбоотой байсан хүн ч гэдэг юм уу тийм ээ. Энэ нэм далд одоо юу гэдэг нүдэнд үл үзэгдэх гэх юм уу тийм ээ. Тийм холбоогоор холбогдчихдаг. Эннийхэн сөрөг нөлөө нь үр хүүхдэд нь ч юм уу үр хүүхдийнх нь ирээдүйд гэх нэртэйгээ ч юм уу нөхөртөөгөө харилцаанд муу нөлөө үзүүлээд эхэлдэг. Тэгэхээр магадгүй нөхөрт бас дээрээс уламжилж ирсэн ч юм уу эсвэл ямар нэгэн тийм шалтгаан байж болно тийм ээ. Энэ нэг сонин хандлага нөхөрт байгаа дээ шүү дээ тийм ээ. Харин эхнэр бол энийг нь тийм хүлээн зөвшөөрж болвол энэ юм хичээд хэлэхэд бол димээ тийм ээ. Хүлээн зөвшөөрөд хэрэггүй. Энэ танд болоод таны хүүхдэд цаашдаа маш сөрөг нөлөөтэй. Нэг удаа ядгийн сонирхоод нөхөр ингээд амч ингээд болчлоо тийм ээ. Энэ үйл явц болоод өнгөрчлөө. Гэтэл эргээд тань энэ хүний сэтгэл зүйд нь маш хүн дээр нөлөөлнө. Дээрээс нь хүүхдэд нь энэ асуудлыг мдээгүй байсан ч гэсэн тийм нөлөө үзүүлээд явцдаг гэсэн үг.
Тийм ер нь бол байж болохгүй асуудал. Тэр энэ нөхрийн ярьж байгаа зүйл бол яагаад тэгээд байгаа шалтгааныг магадгүй ингээд нөгөө өдөр байнгын хамт байгаа хүн бас тодорхой хэмжээгээр мэдж байгаа бах тий. Зүгээр тоглоод тэгээд энэ эсвэл зүгээр нэг турших маягаар тэгээд энэ үү тий. Эсвэл найзуудтайгаа ярьж суужгаад ер нь их нэртэй тэгээд хэлээд үзвэл яад юм бол гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар хэлээд үзээд энэ үү. Эсвэл бүр үнэн санаанаасаа тэгүүлэх гээд энэ үү тий. Тэгэхээр яг энэ дээрээс үүдээд одоо тухайн нөхөр яг яагаад байгаа нь бол мэдэгдэн л дээ. Тэгээд бас сүүлийн үед л зөвхөн энэ асуудал гарч ирээд байна гэж тийм яг удаагүй. Тэгэхээр энэ хүн маань 5 жил тухайн хүнтэй амьдарч ирсэн. Өмнө нь бол ийм асуудлууд дурддагж байгаагүй. Тэгэхээр энэ нөхөр төссөн шин сонирхол ч юм уу сүүлийн үед гарч ирсэн зүйл байна л да тийм. Тэгэхээр яг ямар шалтгаантай нөхөр энийг хэлээд байна. Энэ асуудлыгаа яаж одоо зохицуулах вэ гэдгээ тэрэн дээрээс тунгаан бодох хэрэгтэй. Нөхөртөөгөө бас ярилцсан тийм ээ. Яагаад ингэж байгаа юм энэ асуудал чинь ийм сөрөг дагавартай шүү дээ. Тэгээд яг яагаад энэ зүйлийг ингэж гаргаж ирээд байгаа тавиад байна вэ гэдэг талаас нь ярилцаад үзсэн. Тэгээд ерөнхийдөө ойлголоо. Тэгээд хэрвээ одоо эхнэрийгээ тхийг зөвшөөрөөд ийн гэдэг чинь би ч бас тэгмээр байна гэсэн үг. Тийм хандлага бас. Тэгээд тийм болохоор ингээд хоёлаа хоёр талд ингээд одоо эрх чөлөөтэй ингээд явъя гэдэг байгаа мó тий. Тэгээд яг ингээд явж байгаа тохиолдолд энэ гэр бүлийн мань харилцаа цаашдаа яаж одоо оршин тогтнох вэ гэдэг тал дээр хоёлаа нээлттэй ярилцах хэрэгтэй. Эрүүл бус гэр бүлэл би болчихж байгаа юм л да. Хэрвээ одоо хин хүлэн зөвшөөрөөд ингээд нээлттэй байгаад яг хуу иймэрхүү гэр бүлүүд байдаг тийм байдаг болсон тиймэрхүү гэр бүлүүд байна. Гэтэ энэ бол яг зөв зохистой тийм эрүүл гэр бүл яг судалгаагаар ч юм уу ингээд үзэж хахад янз бүрийн ингээд мэдээлэлээс харж хахад бол барууны орнууд ялангуяа яг нөгөө нууц амрагын тал нь ил болцсон. Одоо яг эхнэр нь одоо их нэртэйгээ явдаг хүнийг нөхөр нь мэддэг, нөхөртөөгөө явдаг хүнийг эхнэр нь мэддэг, баг ингээд дөрүүлээ хамт амьдардаг ч юм уу те. Тиймэрхүү юу хүртэл байгаа тийм мэдээлэл уншижсэн. Тэгээд Монгол хүний зан төлөвийн онцлог, яг Монгол гэр бүл гэдэг талаар бол энэ бол яагаад ч байж болохгүй зүйл шүү дээ. Одоо тэрнийг мэддэг те. Тэгээд хоёулаа хамт амьдраад идэг. Тэгэхээр энэ тал дээр бол нөхөртөөгөө нэлээд сайн яаралтай ойрын үед одоо яагаад ингэж байгаа шалтгааныг нь тодруулаад тэгээд одоо тэр нөхөр хэрэг одоо бүр үнэн санаасаа тэгээд байгаа бол дараагийн арга хэмжээг авах хэрэгтэй л байх таа тий. За тэгэхээр манай нэвтрүүлгийн цаг бас дуусч байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ хандаад хэлэхэд манай эфирийн шууд утас 77 11 98 11 мөн 15 25 15 гэсэн мессежний дугаараар дамжуулаад бас эх 7 хоногт те юуны талаар ярилцуулах вэ гэсэн зүйлүүдээс хэлж болно. Мөн Twitter болоод Facebook эсвэл Шонхор ТV-д яг.com гэсэн мэйл хаягаар бас асуух зүйлээ захиагаар дамжуулан ирүүлэх боломжтой. Тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлгээр бас бид нар та бүхний захиаг задлаад зөвлөө дор бүр нөгөөд явна. Тэгэхээр манай сэтгэл зүйн төвийн гэгэн доогор зураас мөрөөдөл яг.com гэсэн мэйл хаяг мессенжер ID байгаа. Тэгээд энэ бол байнгын онлайн байдаг. Тэгэхээр яг одоо өөрсдийн хүсэж байгаа асуудлын талаар тэгээ бас асуух зөвлөгөө авах хүссэн сэдвийнхаа дагуу мэйл явуулж болно. Тий. За тэгэхээр өнөөдрийн маань надтай ярилцсан сэтгэл зүйн зөвлөгөө нэвтрүүлэг маань дуусч байна. Хоёр сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Зөвлөгөө мэдээллийг өгсөнд баярлалаа. Тэгэхээр эх 7 хоногийн нэм гарагта яг энэ цагта эргүүлцгээе.